Чи яах гэж ирсэн? Чи нөхрөө гэж боддгоо маа гэхэд хоёр хүүхдийнхээ аав гэж бодоод минь дэглээ мэдчих болохгүй нь. За би сайн. Та сайн уу? Яасан? Хоёр хүүхдээ гэдэг гин санаа тухайн орцсон уу те? Би ажилттай яах гэж ирсэн гэж асуудаг юм шүү. Чи үнэхээр гүргэн ах юм а тий. Чи тэр байр айл дээр сулаад өчг гэдэг чинь. Их чи хөчөж боо юм болсон байх юм. Чамд надад судлаас ч илүү. Хоёр хүүхэд чинь хаана юу хийж байгаа л гэдэг чинь сэтгэл санаа чинь зовхгүй юм уу? Харин зоол ирлээ штэ. Хамар цулаа. Би одоо хүүхдүүдээ өөр дээр аав. Чи одоо байрч байхгүй. Чиний энэ цалин гэж шүлс шиг юмар чинь хүүхдүүд хангалттай сайхан амьдарч чадахгүй. Чи өөрийнхөө амьдрах юм уу? Тэр яриад идэг өдөөрөө явах юм уу? Би чамд нэг юм хэлэх үү? Чи битгий мөрөөд. Би чамд 2-3 жилийн өмнө залгасан те санаж байна. Хүүхдүүд ээ нэгэд. Тэг чи надад юу хэллээ? Наад хоёр ч надад хамаагүй гэж хэлсэн мэт. Ярих юм ч төснөл би одоо орчуулах юм. Төрсөн эцэг нь хүүхдээ хаана яаж үсгэх юм? Би өөрөө мэдээ. Хүүхдүүд хаана ойлголч. Яасан? Өшин их нэртэйгээ айл гэрч тоглох гэсэн чинь бие тац хоёр хүүхд тэрэг болоод байна тийм. Би ч тань юм билж байна. Тэлмүүн цэнгүү хоёр л чиний хүүхд биш. Миний хүүхд. Ойлгосноо? Үргэлжилтийг оройгоос